За бодрог энержигийн одоо үйлдвэр гэдэг юм уурхай гэдэг юм энэ зүйл дээр ирсэн зөөгч яваад ирсэн байж. Тэгээ мэдээж одоо нэг үйлдвэр барина гэсэн юм яригдж байгаа юм тий. Хор хоноолч гэдэг юм уу те. Ямар ч гэсэн олон хоног хөцөлдөж байж энэ зөвшөөрлийг аваад ямар ч гэсэн иргэний нийгмийн төлөвлөлтөд энд ирээд бодит одоо газар дээр нь одоо үзээ явж байгаа. Тэ 1000 сонсоор нэг үз гэж. Өөрөөр хэлэх юм бол бас энэ албаны хүмүүс нь бас хэлж байна. 21 аймгийн гэдэг юм уу те 8 аймгийн 32 сумаас одоо ингээд лиценз авсан олборлогч байгаа баан энэ гэдэг энэ мэдээлэл бол худлаа мэдээлэл юм байна. Ер нь бол энд нэг 3 лиценз байгаа гэдэг юм зүйл ярьж байгаа. Цацрагийн хувьд гэх юм уу одоо энэ үйлдвэр төр нь бүрэн дүүрэн одоо хяналттай явж байгаа гэдэг юм ярьж байгаа. Тэгээ би яхаа албаны хүнээсэнтэй маш одоо ойлгомжгүй нэг зүйл бол усны тухай асуудал. Бид усны тухай асуудлыг албаны одоо яг мэрэгжлийн хүнээс нь асуулаа. Гэхдээ 99 литр сүүн дээр 1 литр тараг хийвэл юу болох вэ гэж асуулаа. Өөрөөр хэлэх юм бол тараг болно л гэж байна. Тэгээ энэ хүмүүс бол усны хувьд усан дээр тэр солиулсан одоо хүчлийг нэг одоо гэдэг юм хувьч гэдэг юм ингээ хийлээ гэхэд тэр хүчил бол одоо байхгүй болт юм шиг байна. Ийм жишээ нэг юм ярьж байгаа. Энэ бол маш эргэлзээтэй санагдаж байгаа. Мэдээж шинжлэх ухаанчаар хүмүүс бас тайлбарлах хаа гэж бодож байна. Би бол шинжлэх ухаанч биш зүгээр би Монгол хүмүүсээс уудаг ус иддэг тараг сүү яг энэ зүйлээрээ л одоо асуулаа. Одоо ямар ч хэсэн тараг болдог технологиг мэдж байна. Гэхдээ ус хэмээрээ байх технологиг бас ойлгомжгүй байдлаар гэж байна. Ихтэй мэдэхгүй гэж байна. Энийг бас олон улсын төвшөнд авч үзэх нь зөв бахаа гэж одоо бодож байна. Тэгээ мэдээж одоо энэ зөөгч яваа бол юу гэдгийг ганц Монголын гэдэг тийм том ялал байсан. Таарахгүй гэж. Энэ бол дэлхийн зүрхэн дээр байгаа Монголын говь юм а гэж харж байгаа. Монголын говийн ус бол Чандамн эрдэнэ гэж одоо Монголын ард түмэн эрт дээр үесээ дээдэлж хүндэлж ирсэн сүү хүртэл одоо тусах цэрлдэг ийм ард түмэн. Тэгээ би энэ усны тухай асуудал бодол солилцож явж байгаа. Өөрөөр хэлэх юм бол гэж гэдэг ч юм мэдэхгүй гэж байна. Гэтэ мэдэхгүй зүйлийг бас тодруулахаар яг энэ бодит байдал дээр нь газар дээр нь ирээд албаны хүмүүсээс бас ингээд асуу суглаа явж байна. Мэдээж мэдээллийн ч гэдэг юм зөрүүтэй зүйлүүд маш их байна. Маш их байна. Нэгэн дээр гарсан худал зүйлүүд ч их байна. Үнэн зүйлүүд ч бас байна гэж. Мэдээж шинжлэх ухааныг даах хэвээр. Гэхдээ дэлхийн шинжлэх ухаан гэдэг энэ зүйлийг бас одоо гарчгалж одоо харж байна гэж одоо бодож байна. Мэдээж алдаа оноотой маш олон зүйлүүд байдаг байх гэж байна. Бүх юмыг одоо эсэргүүцэгчийн зүгээс гэдэг юм уу биш. Нэг удаа би газар дээр нь ирж үзье л гэдэг ийм бодол санаагаа хадгаллаа ингэж бодож байна.